Улсын хурлын дарга нөгөө хариуцлагатай байх юм ярмаар байна. Яг энэ хуультай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг дээр Монгол банк орж ирж гин гэдэг энэ дэд ерөнхийлөгч нь юун ч дуртай ороод ирсэн суужсан одоо болохоор бас байхгүй. Манай бүлэг завсарлага аваа завсарлагынхаа хугацаанд ажлын хэсэгтээ бас уулзаж ярилцгийг явуулсан Монгол банкны дэд ерөнхийлөгч нэрээд би ажлын хэсэгт байхгүй зүгээр та нарыг дуутахаар үрдэрлэе гэж хэлж байна. Яг өнгөрсөн чуулган дээр ажлын хэсгийг танилцуулъя та тань Монгол банкны дэд ерөнхийлөгчгөл уншаа суужсэн. Ямар ч хариуцлага байхгүй. Улсын хурл өөрөө хариуцлагатай баймаар байна. Тэр гар утас сурааж авдаг бол та наадханд энэ дээрээсээ бас нэг засаад хэлчихээрэй. Төрийн байгууллагууд бүгдээрээ дарга руу орохдоо гар утсаа хураалгаад ордог юм нэг утгагүй зүйлтэй болсон юм билээ. Юугаа нуух гэдэг юм бэ? Хулгайгаа нуух гэгүй юм бол ил ярмаар байна. Тэрийг та бас нэг хэлчихээрэй. За энэ гадаадын зээлийн ашиглалт гэж яриад байгаа маа. Уг нь бол манай Монгол улс хөгжлийн банктай. Сая энэ буучдаг Замдан шитрэн ерөнхий сайдын засгийн газар бол хөгжлийн банкныхаа балансыг 1 их 80 төгрөгөөр бас нэмэгдүүлээд өгсөн. Дахиад дээрэс нь энэ ч одоо энэ сэлб гэж орж ирж байгаа, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц гэж орж ирж байгаа. Тэгээ газрын тос боловсруулах үйлдвэр гэж орж ирж байгаа. Энэ гурвын мөнгөн дүнгийн аваад үзэх юм бол 2 тэрбум доллар. Яг энэ чигээрээ хөгжлийн банкн дээр өгөөд төслийн санхүүжилт واخгүй төсөл. Тэгээд төслүүд нь амжилттай хэрэгжиж явах юм бол хөгжлийн банк чинь ч гэсэн томроод үлдэнэ. Хөгжлийн банк томроод үлдэж байгаагийнхаа хэрээр дахиад дараагийнхаа том төслүүдийг хөгжлийн банк санхүүжүүлэх одоо баланстай болох واخгүй давгна. Жишээлхэд Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц Байдргийн голын усан цахилгаан станцаас юугаараа ялгаатай болохоор Байдргийн голын усан цахилгаан станц Баянгар аймагт баригдах гэж байгаа тэр станц хасагдаад ганцхан Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц гэж оруулж ирээд байгаа. Төсвийн байнгын орооны хурал чинь бас тоглоом биш шүү дээ. Төсвийн байнгын орооны хурал дээр танилцуулагдаж байхад энэ сэлб дэд төвийн асуудал яригдаагүй. Тэгсэн чинь хулгаан замаар нэмчээ чуулган руу оруулаад ирж байгаа. Тэгээд энэ нийслэлийнхэнд тоглоом гэдэг инх төвшин гишүүн тоглоод яриад байгаа юм байхгүй шүү дээ. Эсвэл гомдоод яриад байгаа юм байхгүй хөөхгүй. Гомдоод байгаа шалгаад хэлээтэй гэдэг юм. Хүн гомдчоод асуулт асуугаа суугаад байгаа юм биш шүү дээ. Хурлын дарга энэ бас нэг жоохон хариуцлагатай байх талаас нь харахгүй бол гомдоод байвал эргээд хариулаад тэгж шүү дээ. За тэгээд энэ банк энэ чинь Монгол улс зээл авах хэсэг асуудлаар ярьж байхад энэ уг нь Монгол банк нь ажлын хэсэгт нь орж ярилцаад одоо жишээлхэд энэ төсөвдөр дахиад хариуцлагагүй юмнууд явагдаж байгаа. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц гэдэг энэ чинь дахиад төсөвдөр ачаал болохгүй гэж яриад байгаа байхгүй. Гэтэл төсөвдөр ачаал болцсон хөгжлийн банкнаас зээл авсан 5-7 цахилгаан станцын төслийн нэгж байна. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжүүд байна. Зардлууд нь явсараад одоо бараг 100 орчим тэрбум төгрөг болсон байна уу. Тэгээ тэрийг төсөв суулгаад төлчихнө гэдээс одоо болтол байхгүй. Яаман дээрээ баахан зардал, улсын төсөвдөө суулгана гэж хэлээд хөгжлийн банкндаа бас нэг баахан гай. Иймэрхүү асуудлуудаа цэгцэлэхгүй бол ингээд өмнөх гай чинь дуусааг байхад дараагийнх нь гай нэмэгдэж орж ирэх гээд байгаа. Энийг яаж эргээр харж байгаа юм? Яагаад Баянгар аймгийн Байдргийн голын усан цахилгаан станцыг хасж байгаа юм? Яагаад сэлб дэд төвийн хулгайн төслийг нэмж байгаа юм? Байшин бариад хүн оруулаад буцаага заачих юмыг заавал улсын хурлын гадаадын зээл тусламж гэж оруулж ирж хууль баталж өгөх ёстой юм. Энэ дээр нэг тайлбар авах гэсэн.